8.11. Энэ удаагийн хөтөлбөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесст хүний эрх зөрчигдсөөр байх улсадвэр бэлтгэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р бүлэгт мордон байцаах процессыг зохицуулсан заалт бий. Тодруулбал эргэн хүн ямар нэг хэрэгт буруутгагдан төрийн өмнө тодорхой үүрэг хүлээгээд эрхчлөө нь хязгаарлагдаж эхэлдэг агшин гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн хүн мөрдөгчийн дуудснаар ирэх явах хүссэн газраа чөлөөтэй явж болохгүй. Тэрч бүхэл үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хумигддаг. Эдгээрийг зөрчвөл цагдан хорно. Түүнчлэн хэлсэн бүх үг нь өөрийнх нь эсрэг ашиглагддаг. Яг энэ явцад төрийн нарын өмнөөс ажиллах үүрэг хүлээсэн мөрдөгчд хуучны хандлагаар хандах, мөн хүний эрхийн тухай мэдлэг ойлголт тааруу байна. Үүнээс шалтгаалж олон иргэн хохирох боллоо. Тодорхой хэлбэл тухайн иргэнийг ямар хэрэгээр сэжиглэж байгаагаа хэлдэггүй, мөн ааргэр болон өмгөөлөгчд нь мэддэггүй хорж цагддаг. Өмгөөлөгч авах эрх тогтоолтой танилцах, хуулбарлаж авах эрхийг эдлүүлдэггүй. Иймээс хуулийн энэ бүлэг бүхэлдээ хэрэгжихгүй байгааг ойлгох хэрэгтэй гэж Монголын криминологчдын холбооны тэргүүн хууль зүйн ухааны доктор Батсарг онцоллоо. Хэрэгжих хувийн шалтгаан нэгдүгээр хэрэг шалгадаг, мөрддөг хүмүүс яг хуучин сэтгэлгээгээрээ ажиллаад байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийн мэдрэмжгүй иргэд бидний өмнө зогсож явах ёстой. Бид бол иргэдийг процессын рүү удирдах ёстой гэдэг ийм хандлага байгаад байдаг. Гэтэл тэр чинь хүн шүү дээ, хүний эрх. Магадгүй хэрэг хийцэн ч гэж магадгүй. Бүр жигшүүрт алдуурчин ч байж болно. Гэхдээ тэр хүний эрх байдаг. Нэг өсөндөө энд хоёр тал тулалдах тийм эхлэл гэсэн үг. Тагнадаг, чагнадаг, хэрэгсэлтэйгээ, буутайгаа, зэвсэгтэйгээ, машинтайгаа, байртайгаа олон жил бэлтгэгдсэн тусгай мэрэгчлээ шинжээч гэдэг ийм хоёр хүн уулзаж байгаа юм өчөө. Энэ тохиолдолд ямар хэрэгээр сэжиглэж байгаа яагаад хэлчих болохгүй. Гэтэл энэ хэрэгжихгүй байна. Дээрээс нь хүнийг сургаггүй болгодог ийм зүйл сүүлийн үед бол нэлээд гарч ирж байна. Жишээлбэл ямар асуудал үүсв гэхээр нэг хоёр хүн үнэл үзүүлсэн, хоёр хүн уулзаад байсан. За тэрнээс хойш цэцэн холбогдох байсан. Аваа явцсан. Ар гэрийнхнээ олохгүй. Тэр битгий хэл за ямар ч гэсэн хэрэгт холбогдсон юм шиг байна гэд өмгөөлөгч аваад өмгөөлөгч нь хуулийн байгууллагуудаар хайгаа болохгүй. Тэр хүнийг хуулийн байгууллагуудаар авчиад гар утсын гадагшаа холбогддог бүх юм хураад авчихна. Тэгээ суулгаад байд. Тэгээ юм яриад байдаг. Бичлэг хийгээд байдаг. Уул нь бол хуулиараа ямар хэрэгт холбогдсон мэдээд Монгол улсын үндсэн хуульд иргэний бол улс төрийн эрхийн тухай пактад хэрэгт холбогдсон даруй өмгөөлөгчдөө мэдэгдэх, ар гэртээ мэдэгдэх үүрэгтэй байхгүй. Энэ хүн шүү дээ. Тэр хүний чаараа санаа зовдөг хүмүүс байдаг. Хайч юу ийч юу гэдэг. За дээрэс нь хүн бас тодорхой хэмжээгээр хуулийн мэдлэггүй учраас буруу зүрх мэдүүлэг өгөөд за тэгээд тэрнээсээ болоод огдчихвол тал бий. За ер нь бол тэгээд өмгөөлөгч авах хэрэгтэй л дээ. За дараагийн асуудал нь сэжигтэн нэр ингээд мэдүүлэг авлаа. Тогтоолын танилцуулах. Би тогтоолоо хуулбарлаж авъя гэхээр байхгүй өгөхгүй. Мөрдөгчийг гаргадаж гуйж иж л авна. Гэтэл хуулиараа тогтоолтойгоо танилцах хуулбарыг авах эрх нь хуулиараа бий. За тэгээд сэжигтэн гэж оролцогч бол хуулинд ямар тохиолдолд хүнийг сэжигтнээр дуудах вэ гэдэг нь бүр заагаад өгсөн байтал хуулийн заалтыг ойлгуулах, ийм нөлөөллийн арга хэмжээ явах ажлууд л эхэлж байна л да. Маш олон тохиолдлууд гараад байгаа. Нэг онцлог нь юу вэ гэхээр улсын дэжигчдээр энэ хэрэг цагаадж эхэлж байгаа. Яагаад гэвэл энэ сэжигтэнтэй холбоотой энэ эрхийг зөрчих нь өөрөө эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухайд ноцтой зөрчилгээ таваад үзсэн. Өмгөөлөх хэрэг нь хангаагүй бол ноцтой зөрчил гэж үзсэн. Энэ тохиолдолд тэр хүн ямар ч гэмт хэрэг хийсэн бэ? Тэр нотлохонд нөхчөнгө болдог. 31-р бүлэгт дарвчлагдсан эсвэл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэж тодорхойлсон байдаг. Гэтэл тухайн иргэнийг сэжигтнэр бус гэрчээр дууддаг нийтлэг жишг тогтчихлоо. Гэрчээр дуудсан тохиолдолд өөрийгөө өмгөөлөх, гомдол гаргах, ар гэртээ мэдэгдэх эрх үүсдэг байна. Иймээс өмгөөлөгчд мэрэгжлийн ур чадвар гаргаж шаардахгүй бол нөхцөл байдал сайжрахгүйг Монголын криминологчдын холбооны тэргүүн хууль зүйн ухааны доктор Батсарг хэлсэн юм а. Надад эрүү шүлт тулгсан миний эрхийг хамгаалж өгнө гэх гомдлыг 3 иргэн хүний эрхийн үндэсний комиссд гаргаад байна. Өнгөрөх онд энэ тоо 27-д хүрсэн. Энэ оны тухайд харьцангуй цөөн байгаа ч ийм асуудал огт гарах ёсгүйг хүний эрхийн үндэсний комиссийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Цэлмэн мэдгдлээ. Гэвч шүүхээр хэрэгээ шударгаар шүүлгэх эрхтэй холбоотой гомдол сүүлийн 5 жилд 1100-д хүрсэн нь энэ асуудал ам бүхтэй байгааг харуулах тоон үзүүлэлт юм.
Гомдол гаргасан иргэдийн дийлэнх нь нотлох баримтыг дутуу шалгасан учраас дахин шалгуулах, мөрдөн байцаалтай явцад миний хүсэлтийг шийдээгүйгээс болж эрх зурчигдсон гэж үзсэн байна. Тэдний төлөөлөл болох Орхон аймгийн иргэн Баярхүү цагдаа прокурор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад хүний эрх гэх ойлголт байдгүй. Энэ тухай ойлголт байхгүй болохоор хүний эрхийг тэд ноцтойгоор зурчдаг. Шат шатандаа өөрсдийгөө хамгаалахаас биш иргэний эрхийг хангаж хэргийг шударгаар шийдвэрлэх байдалд дэндүү хойрог ханддаг. Намайг шалгаж байсан мөрдөгч 35 үсгээ холбоод зөв бичих чадваргүй байсан гэлээ. 3 жил яваад гараад ирсэн хүн байгаа юм л да. Сая өнгөрсөн оны 9 сарын 20-ны өдөр 20 ангаас суулдаглаа. Яг цагдаагийн шатанд, прокурорын шатанд, шүүхийн шатанд хүний эрхийн зөрчөөд ингээ нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нь очдог. Энд чинь хүний эрх ёстой манайха уучлаарай. Яг үннийг хэлчихэ. Юу ч байхгүй. Ингээд би юу хэлэх гээд нөхөр хууль манай улсад байна. Сайн ч муу ч хууль байна. Энэ хууль өөрөө яг хэрэгжихтэй. Яг нөгөөд нэг яриад байгаа хуулийн шатны байгуу, хуулийн засаглал гэрэн л энэ дээр байхгүй. Дандаа шат шатандаа худлаа ярина. Нэг мөрдөгч нэг юм игээд дээшгээ бол нөгөөд нь худлаа ярина. Нөгөөд нь дээшгээ бол худлаа. За ингээ 2 3 албаагч болоод ирэхэд нөгөөд нь худлаа ирсэн юм зас залруулахгүй ш нөгөөд нэг хамгаалах юм болоо явчихдаг. Ингээд би анхан шатаар 2 3 удаа орлоо, давзаалтахаар орлоо, дээд чүүгээр орлоо, буцаагаад анхан шатаар орлоо. Ингээд нэг яллаад ингээ гараад ирсэн. Тэгэхээр яг энэ хуулийг бид нэр батлаад энэ чинь өчнөө олон судлаачид эрдэмтэд одоо өчнөө цаг заваараа төсөмөг гаргаад ингээд цаг заваа гаргаад эрдэм боловсрол сурсан мэдсэн юм гээд иргэнэ хамгаалах гэдэг ингээ юм хийгээд байдаг. Гэсэн чинь энийг хэрэгжилж байгаа нөө хуулийн байгууллагын ажилчид нь өөрсдөө нэг 0. Цагдаагийн албаагч одоо надтай тааралцсан юм байгаад юм мэдэхгүй, нийтээр юм би бол мэдэхгүй. Ямар ч надтай тааралцсан 35 үсэг холбож бичиж чадахгүй. 35 үсэг цагаан толгой мэдэхгүй хүн тэн чинь хүний эрх шийдэд байж байгаа байхгүй. Энэ хууль хэрэгжилж байгаа хүмүүстээр энэ аттестаж бүр шалгалт авал яадаг юм бол яг энэ хууль зөрчилдөг хүмүүстээ тооцох хариуцлага юу гэдэг юм. Хуулиуд бол байна, хариуцлага бол байна. Иргэн Баярхүү хэрэгт холбогдсон ч шүүх түүнийг буруугүй гэдгийг нотолж 2021 оны 9 дугаар сард суллагдсан. Тэднийг сэтгэл санааны хүнд байдалд оруулж алба хаагчийн зүгээс сэтгэл зүйн дарамт үзүүлдэг гэж Камс байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ясны эрх. Ямар ч үед үл хязгаарлагдах онцгой эрх гэж үздэг. Дэлхийн нийтээр хэнийгч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийн доромжлон харьцаж шийдэхгүй байхыг уриалдаг. Энэ зохицуулалтыг эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд нарийн суулгасан байдаг ч нэгж дээр хэрэгжилт хангалтгүйг өмгөөлөгч Баатар сайхан тодтоглоо. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой л гэж энэ хууль тогтоогч нар прокурор ярьж байгаа шүү дээ. За яг бодит амьдрал дээр одоо юу гэдгийг хамгийн наад зах нь нөгөө хэргийн оролцогч гэрч дууж ирүүлэхээс эхлүүлээл хуулийн дор явах хэрэгтэй болж ирж байгаа. За тэгэхээр дууж ирүүлэхэд юу гэдэг мөрдөгч нь шууд хэдэн цагт иргээл өөртөө танилцуулдаггүй, хаанаас ярьж байгаагаа мэддэгддэггүй, ямар үндслээр дуудаж байгаагаа хэлдэггүй. За хэдэн цагт тэр газар ирээрээ. Тэгээ нөгөө хүн тэр хугацаанд нөгөө яагаад намайг дуудаж байгаа, яагаад ямар үндслээр ингэж байгаа ингээд нөгөө нэг хүн ярих боловч ар гэр нь өөрөө ингээд сэтгэл санааны сонир байдал тэр ихлэ үүсч эхэлж байгаа. Одоо ч эрүүдэн шүүх гэдэг чинь их барьж авал нүдээ цохоод байдаг асуудал байхгүй шүү дээ. Дандаа сэтгэл санааны. За тэгэд яваад очлоо. Очихт нь байж гэд суулгаад идэх нөгөө газраа хаана суулгаад хизээ мэдүүлэг авах нь мэддэггүй. За тэгэхээр зэрэг үндсэндээ дуудах нь ажиллагаа болвол эрүүгийн хэргийн шийдвэрийн хуульчлаад өгсөн байдаг. Прокурор мэдэгдэх хугацаар дууднаа. Тэгэхээр мөрдөгч бол тэр прокурортой мэдэгдэх хугацаа танилцуулаад гар үлгэсэн зуруулаад эхлээд хүрэх процедур явах хэрэгтэй шүү дээ. За тэгэхгүй шууд дуудана. Тэгэхээр зэрэг би бас энэ хэл мэдээлэлд хандаж иргэдтэй хандаж хэлэхэд ер нь мөрдөгч гэдэг хүн уцаар дуудвал та очихгүй байх нь танд хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэдэг мөрдөн байцаалт аавна гэдэл хэлж байгаа. Гэтэл нэгдүгээр өмгөөлөгч та авах хэрэгтэй гэдэг хамгийн түрүүнд мөрдөгч нар хэлж явах үүрэг хэрэгтэй. Гэтэл мэдүүлэг авахын өмнө тэр хүнийг өмгөөлөгчгүй, тодорхой бичлэггүй за эхлээд юм хойлоосаа ярилцъя гэж хэлээд янз бүрийн мэдээлэл авахыг оролддог. Энэ өөрөө хууль бус. За ингээд өрөөнд орохоор тэр хүн янз бүрийн чи ингэсэн төгсөм чи тэгээ үстэй ингээ үстэй одоо тэгсэн ингэсэн гэх. Тэр хүн гин буруутайч бай одоо ямар ч хүн бай тэнд бол маш хүнлэг хандах ёстой. Гэтэл мэдүүлэг авахын өмнөх нь тийм ярьцлага хэлбэр юмч мэдээлэл авч хүн рүү тулган шаарддаг нөгөө ноцох ажиллагаа хийх гэдэг. Энэ бол буруу. Би бас нэг гомдол юм өгч байсан. Хууль бусаар миний үйлчлүүлэгчийг дуудаж энэ тэндээс уулздаг. Тэрийг хэл, энийг хэл гэж. Ийм юм бол тасрахгүй байна. Энэ бол мэрсээр гарсаар байгаа. Одоо эрүүгийн хуульд чин одоо энэ хүний эсрэг гэмт хэрэг бүхэл бүтэн бүлэг байгаа шүү дээ. Зүү бусаар харьцах, бүр хүнийг алга болгох гэх зарим тохиолдолд ч одоо өмгөөлөгч нь хүнээ хайгаад явж байгаа. Арг нь аваа явцсан гэж хаана байгаа юм бол энэ байгаа юм бол явдаг. Энэ бодлого байна шүү дээ. Өмгөөлөгч нарыг бас уриалмаар ийм асуудал дээр нэгдээд ийм асуудлыг одоо тэр хөрөгдөх газар нь хүргээ дуу хоолой болоод тэгээд ер нь энэ хэргийн шийдвэр ажиллагаан тэр анхан шатанд гарч байгаа
энэ үнүүдийг бол залруулах ёстой. Гагцгүй энийг хэрэгээ илрүүлэхийн тулд ч юм уу мэдээлэл олж тахын нөгөө улаараад ингээл нөгөө биел мөрдөгч гэдэг ч юм уу мөрдөгчийн аль аль нь ажиллаа хийж байгаа. Хүндэтгэж байгаа. Тэг хүнлэг бай гэж л хандж байгаа. Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх, Мендезийн зарчмыг баримтлах нь маш чухал. Харин нэгждэр үүнийг мөрдөж байна уу гэдэг эргэлзээтэй хэвээр. Эрүүшүүлт гэдэг нь мэдээлэл олж явахдаа тухайн хүнийг албадах, айлгах, шийтгэх, эсвэл санаатайгаар хүчтэй өвдгөх, шаналгах, тарчлаан зовоох үйлдэл гэж үздэг. Тодорхойлбол хэлсээр хэрэг хүлээлгэх, албадан мэдүүлэг авах, эрүүдэн шүүнэгэж занал хийлэх, тохуурхан дайжигнах, доромжлох зодохыг хэлнэ. Энэ хязээч зөвтгөж болохгүй үйлдэл юм. Гэвч энэ олон нийтийн хараа хяналтаас ангид хорих, цагдаа хорих газруудад ихэвчлэн үйлдэгддэг хүний эрхийн ноцтой зуршил. Монгол улс 2014 оны 12 дугаар сарын 11-нд эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг сойрхон баталсан ч урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах үүргээ өнөө хүртэл биелүүлээгүй байна. Ингэснээр хорих, цагдаа хорих газарт гардаг эрүүшүүлт, зүй бус харьцааг нундалдлах, эрүүдэн шүүхээс ангид байх эрх зөрчигдөхөд хүргэж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Цэлмэнгийн байр суурийг одоо сонсъё. Миний байр суурь ийм мэрэгсэн шалгах ийм алд байх нь зүйтэй гэж хувийн зүйлсээр үздэг. Энэ байгууллагыг бол аль нэгэн байгууллагын дэргэд байгуулах нь бол зүйтэй үгүй гэдэг хүн болон бодох хэрэгтэй. Энэ бол бие даасан байгууллага байх нь туйлын зүйтэй гэж хардаг л да. Тэгээ бол энэ байгууллага маань өөрөө бас гарсан хойно мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг ийм байгууллага байсан гэдгийг та бүхэн мэднэ. Манай байгууллагын зорилго бидний хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль, манай үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын зорилго бол энэ ажиллагааг энэ эрүүшүүлтийн нөхцөл байдлыг ер нь дахин гаргуулахгүй байх. Хэрвээ илэрхий юм бол түүнийг арилгах ийм зорилготой байгаа. Гол нь бол дэлхийн хүний эрхийн баг хорлоос бол эрүүшүүлтэд тэмцэх хамгийн зөв арга бол урьдчилан сэргийлэх байдаг гэдэг ингээд дэлхийн нийтээр зарласан байдаг, урайлсан байдаг. Тэгэхээр бид нэр гарахаас нь өмнөх ажиллагаар бол бүх ажиллагаагаа чиглүүлж байгаа. Зорилго чиглэл маань тийшээ чиглэж явнаа гэсэн юм бодолтой байна. Хууль эрхцэн хүрээндх бас нэг ийм үүрэг бидний эрх хэмжээнд байгаа нэг үүрэг хийх ёстой ажил бол энэ эрүүшүүлэлт гаргаад байгаа энэ тогтолцоонд шинжилгээ хийх ийм хуулийн зохицуулттай байгаа. Тэгэхээр энэ тогтолцоонд ямар байна гэдгийг харах ёстой. Өнөөдөр хэн нэгэн хувь хүний субъектийн асуудал байж болно. Тэгэхээр тэр бол яг тэр субъект рүү нөлөөсөн арга хэмжээ бол бид нар мэдээж явуулна. Гэхдээ тогтолцооны асуудлыг бол улс суурьтай авч үзэх шаардлагатай гэж үздэг. Яг тэгэхээр энэ өөрөө нөгөө эрүүшүүлэлт өртөж хохирсон хүмүүсийн гомдол мэдээлэл ингээд ирээд байгаа энэ нөхцөл байдал нь өөрөө энийг бол ингээд харуулдаг. Тогтолцоонд бас асуудал байна уу гэж бодлогын шинжилгээгээр гарч ирсэн энэ нөхцөл байдлыг бол бид нар та бүхэнд эргэж мэдээлээд за энэнийхээ дагуу бол энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол цогцоодлоор авъя гэсэн энэ төлөвлөгөөтэй байна. За бид нар энэ үйл ажиллагааг одоо эхлүүлж байгааг хамгийн түрүүнд барьж авах ажил бол гомдол мэдээлэл ирээд байгаа энэ байгууллагуудын энэ асуудал дээр хамгийн түрүүнд одоо хяналт шинжилгээ явуулна гэж бодож байгаа. Ялангуяа одоо энэ 20 байгууллага за манай байгууллагын хүрээний одоо орох асуудалд хамаарж байгаа тэр өндөр насны одоо тэр асрах газар хүүхдийн одоо асрах байрууд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв тэгээд арганы эргэлт байхгүй орхигдсон байдаг ийм хүмүүсийн одоо энэ асуудал руу хамгийн түрүүнд чиглэнэ гэсэн ийм зорилготой байна. Сайн хууль, сайн засаглал, тэгш оролцоог энэ тэнцүү хэрэгжүүлсэн цагт эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлнэ. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад хүний эрх зөрчигдөхгүй байх бүрэн боломж бий гэж судлаачид өөдрөгөр харж байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр эрүүгийн хэрэг шийдвэрлэх процесст хүний эрх зөрчигдсөөр байх үсэдвэр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвэлман.